За Эрдэнэс тавталгай хувьцаат компани ноогдол ашгийг хуримтлалын сандаа авах уу? Эсвэл одоо бэлнээр авах уу? Эсвэл одоо ирээдүйн өв сандаа хадгалах уу гэдэг энэ одоо судалгааны үр дүнгуудыг танилцуулсан. Та бүхэн мэдж байгаа Эрдэнэс тавталгай хувьцаат компани 1072 хувьцааг 895,255 иргэн анх үн төлбөргүйгээр эзэмшсэн. За одоо бол 26.4%-ийг нь Монгол улсын иргэд эзэмшдэг. За мэдээж компани хуулийн заасны дагуу төлөөлөл удирдах зүйл санхүүгийн одоо жил эхэлсний дараа ноогдол ашиг хуваарлах эсэх шийдвэрийг гаргадаг. За үүний дагуу 26.4%-ийг одоо эзэмшиж байгаа иргэдтэй өнгөрсөн хугацаанд бол ноогдол ашиг хуваарласаар ирсэн. За энэ хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр урьдчилсан байдлаар ноогдол ашигын 121,500 төгрөгийг төлөөлөл удирдах зөвлөлийн шийдснээр олгосон. 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 2 дахь одоо ноогдол ашиг хуваарлалтаар 100,000 төгрөгийг иргэдэд олгосон. За нийт иргэн аж ахуй нэгжид бол нийтдээ 730 тэрбум төгрөгийн ноогдол ашиг ингэж олгоод байгаа. Ийм дүн байдаг. За 2024 оны ноогдол ашигын 3 дахь удаагийн буюу сүүлийн олголтыг 4-р сард одоо шилжүүлэхээр төлөвлөсний дагуу 1072 хувьцаатай нэг иргэн татврын дараах дүнгээр 93,499 төгрөгийг олгохоор 4-р сарын одоо 4-ний өдөр шийдвэрлсэн. Ингээд өнгөрсөн 7 оны засгийн газрын хуралдаан дээр ийм Монгол цахим системээр дамжуулан Эрдэнэс тавталгай хувьцаат компани 2024 оны цэвэр ашигаас авах ноогдол ашигаа бэлэн мөнгөөр эсвэл одоо хувийн харилцах дансандаа эсвэл хуримтлалын нэрийн дансандаа шилжүүлж авах эсэх талаар санал асуулгыг бол явууллаа. 7 хоногийн хугацаанд яг өнөөдрийн байдал яг энэ цаг мөчид 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ер нь бол энэ асуулгуудыг бол бид удаадараа явуулж ирсэн. Ингээд өнөөдрийн байдлаар санал асуулгад 21,278 иргэн амрагдсанаас 20,088 иргэн сонголт хийгээгүй, 615 иргэн тийм гэсэн, 575 иргэн үгүй гэсэн ийм бол сонголтыг хийсэн байдаг. Тэгэхээр энэ санал асуулга бол өнөөдрийн 12 цаг хүртэл үргэлжилнэ. Ингээд иргэдийн одоо өөрсдийнх нь санал асуулгын үр дүн түшиглээд маргааш өглөөнөөс ахуулаад 1072 хувьцааны одоо үлдэгдэл ноогдол ашиг иргэдэд хуваарлах ажлыг төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрлэсэд дагуу хэрэгжүүлэн засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувьд мэдээж төлөөлөл удирдах зөвлөлийн өөрсдийнхөө шийдсэн шийдвэрийг бол хүндэтгэж ингэж бол ажиллаж байгаа. Цаашдаа бид нар баялагын сангийн хуулинд өөрчлөлт оруулаад заавал одоо бэлэн мөнгөөр тараадаг биш. Үүнийг одоо хуулийн хүрээнд одоо томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд цаашлаад одоо төсөл хөтөлбөрүүд хэрэгжснээрээ одоо хувьцааг нь иргэд эзэмших болцоогоор хангах ч гэдэг юм уу. Ийм олон хувилбаруудтай болгоно гэдгийг бас хэлье.